Эрхэм үзэгчдийнхээ орой амгалан айлтгын Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодол ярилцлагын шууд нэвтрүүлгээ эхэлж байна. Би өнөөдөр нэвтрүүлэхдээ эдийн засгийн ухааны доктор, Монгол Улсын их сургуулийн профессор Чулуун Доржийн хаш чулууныг урьлаа. Сайн байна уу? Сайн байна уу. Би сонгуулийн дараа наадамд өгсөн үе гээд энэ олон одоо цаг үеийн байдлыг тооцоод хэнийг урих вэ гэж нэлээд бодсон юм. Гэхдээ нэг ч удаан бодсонгүй. Яагаад гэвэл сэтгүүлчид энэ цаг үеийн байдал, нийгмийн эдийн засгийн асуудлаар өөрсдийн үнэлэл дүгнэлтээ хийдэг аналитикууд, тоймчид бол сонгуулийн маргаашнаас баг сонгуулийн ганц хоёрхан цагийн дараагаас дүн гарсны дараагаас ахуулаад өөрсдийнхөө үнэлэлт дүгнэлтийг дараагийн засгийн ирэх барих хүмүүст үгээ эхэлж байна л да. Тэгээд би бодлоо за яг улс төрөөрөө сонгуулаарай. Маргааш бид нэр талхныхаа мөнгийг яаж олох вэ? Хаанаас ямар ашиг олох вэ? Ашиг орлоготой яаж амьдрах вэ гэдэг нэг л асуудал дээр аль ч нам хэн ямар ажил албан тушаалтай байсан төвлөрч таарна. Ингээ би таныг урахаар шийдсэн. За баярлалаа. Тийм. Тэгээ би нэг асуултанд л танаас эхлээд хариу авъя гэж бодож байна. Өнөөдөр амтаа болгон эдийн засгийн хямралаас гарах, эдийн засгийн хямралыг даван гарах гэдгээр ярьж байна л та. Яг эдийн засгийн яг ямар хямрал вэ? Өнөөгийн байдал бол юуны өмнө санхүүгийн маш хүнд байдал байгаа. Санхүүгийн байдал гэхээр бол одоо голдуу бид нар төсвийн байдлыг хэлэх нь зөв байх. Төсвийн алдагдал бараг нэг их найд руу ойртож байгаа. За дээрэс нь яг төсвийн алдагдлыг нөхөхийн тулд нэлээд их хэмжээний зээл бас үргэлжлүүлэн авч байгаа. Тэгэхээр хамгийн сүүлд одоо сая солонгосын бас зээл авч явах шиг байна гэх мэтлэн. За тэгэхээр бол төсөв маань алдагдaltaй байна гэдэг чинь одоо өнөөгийн орлогоор зарлага нөхч чадахгүй нэг гэсэн үг. Тэгэхээр бол зайлшгүй нэг газараас зээлэх хэрэгтэй болж байна. Авч байгаа зээл маань хуримтлагтаад тэрнийгээ эргэн төлөх одоо дарамт байна, хүүгийнхэн дарамт байна. Энэ бүх юм нийлээд бол энэ санхүүгийн маш хүнд байдлыг бол бий болгоод байгаа. За эдийн засгийн өсөлтийн хувьд бол энэ жилийн 1-р улиралд бол 3% та гарсан. Нодлон бол 2.3% та гарсан. Тэгэхээр хасах бол биш. Гэхдээ бол яг ажил хөдлийн хэмжээ бол нэлээд өндөр байна. 11% хүрчихлээ. Энэ бол бас сүүлийн жилүүдэд их өндөр түвшин байгаа. Энэ хоёр ингээд ерөнхийдөө нийлчихээр одоо бид нар санхүү эдийн засгийн хямрал хүндрэл гэж хэлээд байгаа. Тэгэхээр төсөвтэй холбоотой хямрал, төсөвтэй холбоотой асуудлыг одоо яг өнөөдөр дөнгөж улсын хурлын дарга шинээр сонгогдсон инх болдол хэлсэн үгэндээ бид нар одоо нэг ажлыг тун яруу хийх хэрэгтэй гэдэг нь 2017 оны төсвийн хаан тодтголын талаар ярилцах хэрэгтэй гэдэг теглээ шүү дээ. За ярьж болно. Одоо янз бүрийн санаа оноо уралдах байх. Тэгвэл боломжийг та яаж харж байна? За боломжийн хувьд бол засгийн газарт бол мэдээж өөрийн гэсэн нөөц бол байгаа бах. Гэхдээ бол ер нь нийтлэг байдлаар харахаар бол бизнесийн байдал бол нэлээд хүнд. За яг хоо томоохон төслүүдээс оюу толгойл гэдэг одоо 2 гэдэг төсөл бол ерөнхийдөө дөнгөж эхэлж байгаа. За өөр том бүтээн байгуулалтын хувьд бол ерөнхийдөө зогсон байдалд орчихсон. За төсвийн мөнгөөр урьж исэн одоо энэ зам төсөл ч юм уу гүүрүүд ерөнхийдөө бас зогсон байдалд ороод их санхүүжилт нь бол бага одоо хуваар хийгдсэн байгаа. Их дутуу хийгдэж байна гэсэн үг л дээ. За тэгэхээр бол энэ төсвийн тодтгол хийнэ гэдэг чинь одоо үндсэндээ бол нэгэнд хийж чадахгүй ажлаа бол одоо хүлээн зөвшөөрөөд ерөнхийдөө хийж болох л одоо байгаа мөнгөөрөө яаж одоо энэ оныг гарах вэ гэдэг бол нэг тийм хүнд сонголт байгаа бах гэж бодож байна. Тиймээс бол одоо эхлээгүй, үр ашиг муутай ч юм уу, зураг төсөл нь хийгдээгүй ийм төслүүдийг бол хойшлуулдаг л да. Одоогийн байдлаар эхний байдлаар ер нь л наад захын л одоо гол санхүүжилт яаж хийх вэ гэдэг асуудал байгаа болов уу гэж бодож байна. За тэгвэл энэ хүндрэлүүдийн учиг нь тэр зээлэнд байв уу? Эсвэл төсвийн зарцуулалтын асуудалд байв уу? Ерөнхийдөө зээл гэдэг маань төсвийн зарцуулалтын үр дүн гэж хэлж болно. Төсвийг бол бид нар бол Монгол Улсын орлого одоо зарлага гэж хоёр хувааж байгаа. Зарлага нь бол нэлээд өндөр байсан. Сүүлийн жилүүдэд бол нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт бол хийгдэж байсан. Орлого нь бол байнга одоо тасарч ирсэн. Тэгээ хамгийн сүүлд одоо энэ 16 оны байдлаар бол 800 тэрбум төгрөг бол давсан. Одоогийн байдлаар нэг их найд руу орчин гэдэг нь тэр маань байгаа юм л да. Тэгэхээр бол энэ их хэмжээний алдагдлыг бол зайлшгүй нөхөх ёстой байдаг. Тэгэхээр одоо ингээд саяхан 750 сая долларыг одоо энэ 3 сард бол зээлсэн байгаа. За мөн одоо 300 сая долларыг зээлж байна. Энэтхийн тэрбум долларын зээлийн асуудал яригдж байна. Хятадын засгийн газраас бас тэрбум долларын зээл авах гал. Тэгэхээр бол үндсэндээ нөгөө урд байгаа нэг хормоогоор нөгөөх нь нөхөнд гэдэг чинь тийм байдлаар орж ийн л да. За дээрэс нь бол төсөвтэй холбоогүй боловч
ерөнхийдөө бол нэг 3-4 жилийн өмнө бол нэлийн их хэмжээний мөнгө бол бас зээлсэн. Тэрийг бол төсвийн шуумаар биш одоо өөр шуумуудаар бол зарцуулсан. Гэхдээ эрен төлөн хугацаа нь бол нэгдүгээрт ойртсон. Хоёрдугаарт эрен төлөхдөө зайлшгүй төсвөр дамжуулан хүүгийн төлөх ёстой. Тэгээд анх бол доллараар одоо авсан зээл учраас хүүгээ доллараар төлөх ёстой. Гэтэл бол хоёр нөхцөл ороод ирлээ. Нэгдүгээр ханш хунлаа. Төгрөгийн ханш хунсан учраас бол одоо авсан зээлийнх нь хүүгийн төлбөр 2 дахин нэмэгдэж байгаа. За хоёрдугаарт нь бол хүү найзмаар өөрөө өсч эхэлсэн. За анх бол ингээд 12 онд авсан зээл бол 4-5% зээлтэй байсан бол сүүлийн зээлүүд бол дандаа бараг 10%-тай. Зарим үед бол 11%-аас хэтэрсэн одоо тийм зээлүүд болчлоо л доо. Тэгэхээр энэ юу гэж хэлж байна гэхээр бол одоо яг гадаадын хөрөнгө оруулалтын зүгээс харахад Монгол улсын санхүүгийн байдал нь хүнд дээрээсээ сайжрах шинж муутай. Эргэн төлөх одоо чадах уугүй юу гэдэг тийм юм дээр эргэлзэж эхэлж байна гэсэн үг. Эргэлзэж байгаа учраас хүүгээ хөндөр болгож байна. Эрсдлээ одоо тооцож байна гэсэн үг л дээ. Ийм байдалтай бид нар яг одоо ингээд тулцсан байгаа. Мэдээж сонгуул одоо явагдлаа. Засаг солигдлоо. Гэхдээ бол тэр асуудал нь тулцсан хэвээрээ байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бол шийдэх ёстой болж байгаа. Би ч одоо их олон сонгуулийн дараа янз бүрийн судлаач эрдэмтдтэй ярих юм л та. Тэгээд энэ мэрэгжлийн хүмүүсийн үгийг сонсох, гарах гаргалгааг мэрэгжлийн хүмүүстэйгээ ярилцах гэдэг дээр их мөн чухал асуулт тавьсан. Энэ удаад яг таны сая хариултыг чинь төгссөний дараагаар асуухаас л өөр арга алга. За энэ дэр бол гаргалгаа бол 3 одоо хийх ёстой ажлууд байгаа гэж бодсон. За нэгдүгürt бол цэвэр төсөв дээр бол одоо ингээд яаралтай тэр нөгөө үр ашиггүй зардлуудаа зогсоох ерөнхийдөө хэмнэлтийн горимд орж байгаа гэдэг нь бол зөв болов уу гэж бодож байна. Ер нь бол 2009 оны дэлхийн хямралын туршлага бий. Монгол улсад бол яг тэгж одоо хямралаас бол гарч ирсэн. За тэгэхээр бол төсвөө нэгдүгээр хэмнэлтийн байдалд оруулна. За хоёрдугаарт бол төлөх ёстой. Энэ их том үрийн хэмжээ. Дээрээс нь бол энэ доллар төлөх ёстой маш их өндөр хүү байна. Энэ хоёрыг яах вэ гэдэг асуудал байна. Энийг бол шийдэхин тулд зүгээр миний бодлоор ер нь бол олон улсын валютын сантай бол гэрээ хэлцээр бол эхлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Олон улсын валютын сан бол Монгол шиг хөгжиж байгаа. Төлбөрийн одоо тэнцэл төсвийн алдагдaltaй тулгарсан ийм эдийн засагт бол туслах үүрэгтэй олон улсын байгууллага. Тэгэхээр угаасаа бол тусалдаг. Тэгэхээр бол бид нар тусламжийг аваад энэ одоо хүлээгдэж байгаа томоохон төлбөрүүдээ бол төлөөд за оронд нь бол тэр одоо урт хугацааны харьцангуй бага хүүтэй ийм байдлаар бол өөрийнхөө төсөв байдлаа сайжруулж болно. Хэрвээ бид нар Монгол улс бол 17 оныг за 16 оны сүүл 17 оны одоо энэ том төлбөрүүдийг даван туулах юм бол 20 он хүртэл бол харьцангуй байдал бол гайгүй гэж болно. Гэхдээ бол энэ 17 18 оны том төлбөрийг бол зайлшгүй даван туулах ёстой. Энэ маань хүлээгдэж байгаа хэмжээ нь бол тэрбум одоо доллар гаруй байгаа. Одоо Монгол мөнгөөр 2 их найд гэсэн үг. За тэгэхээр бол олон улсын валютын сантай бол гэрээ хэлцээр хийж тэрийг нөхнө гэсэн үг. Нөгөө талаас бол төсвөө хэмнэлтийн байдалд оруулсан. За гуравт гарга зам нь бол ерөөсөө хувийн хөрөнгө оруулалтыг голдуу ашиглаад томоохон төслөө яаралтай эхлүүлэх байна. Яг 2009 онд бол тэгж хямралаас гарч исэн. Валютын сангаас бол тодорхой хэмжээний дэмжлэг аваад нөгөө талаас оюу толгой гэдэг том төслийг эхлүүлээд за нүүрсний салбарыг хөгжүүлж эхлүүлээд тэгээд ер нь бол миний санаж байгаа бол нэг жилийн дотор эдийн засгийн байдал бол ихээхэн өөрчлөгдсөн. Тэгээ одоогийн нөхцөлд бол бас биднэрт бол энэ нөөц бол хэвээрээ байна. Тэгэхээр бол төсвөө нэг талаас айгүй сахилга бат сайтай, илүү дутуу юмд бол зарцуулахгүй, тооцоо төлөвлөлт айгүй сайтай хийгээд илүү дутуу зардлуудаа хасаад нөгөө талаас бол олон улсын байгууллагатай бол хамтран ажиллаад бас тодорхой хэмжээний тийм цаг хугацааны хувьд бол дэмжлэг аваад гуравдугаарт нь бол томоохон нөөц төслүүд бол нэг яаралтай явуулах ийм арга байна. За том төслүүдийг тодорхой ярих хэрэгтэй байх. Яг одоо бол нэг 2 том төсөл яг бүр хүлээгдэж байгаа. Гарын үсийг одоо зурх гэх юм уу да тийм төвшөнд. За нэгдүгээрт нь бол TEZ 5 гэж ярьдаг. Энэ бол одоо Монголын Newcom гэдэг компани, мөн одоо Солонгос, Франц, Японы хөрөнгө оруулагч нар бол ерөнхийдөө 5 жилийн өмнөөс бэлэн болгоцсон төсөл байгаа. Тэгээ 12 оны сонгуулиар бол гарын үсийг зурхад бэлэн болоод ийм төвшөнд очисон байсан. Тэрнээс хойш бол нэг хагцуул гараагүй. Гэхдээ хэрэгжүүлэх юм бол энэ бол одоо Монголын эрчим хүчний нэгдүгээр тогтолцоонд одоо маш том өсрөнгөө хөгжлийг авчирна. Ягаад гэвэл үйлдвэрлэлийн хэмжээ нь бол манай одоогийн хүчин чадлаас бараг 2 дахин нэмэгдүүлэхээр байгаа. Хоёрдугаарт нь бол 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт өөрөө. Гуравдугаарт бол яг Улаанбаатарын одоо захад байрлаж байгаа гэдэг утгаараа бол тэр нөгөө дэд бүтцийн хөгжил гэж бид нэр тэргээр бол их одоо өндөр түвшинд авчрах боломжтой нэг том төсөл байгаа. Энэ бол TEZ 5-1 юм байна. За тийм нөгөөх нь бол бидний ярьж байгаа 5 толгой. 5 толгой төсөл чинь бол үндсэндээ 11 оноос хойш за миний л мэдж байгаа 5 жил яригдчихэв. Тийм. Гарын үсэг сайн нэг зурх гад бас чадаагүй.
Гэхдээ бол энэ хийх ёстой ажлуудын нэг хэвээрэл байгаа. Энэ бол одоо Монгол улсын хувьд бол зайлшгүй эргэлтэнд оруулах ёстой томоохон стратегийн дараагийн орд. Ер нь бол 2008 онд баталсан үндэсний хөгжлийн зохиц бодлогын дагуу Монгол улс бол 15 том стратегийн ордоо ээлжээр нь алхмаар нь ашиглалтанд оруулах ёстой. Тэрний хоёр дахь нь бол 5 толгой болж байгаа. За ийм хоёр том төслийг би сая дундуур нь таслаад асуух байсан боловч ямар ч хэсэг хоёр том төслийг нэрлүүлээд авъя гэж бодсон. Олон улсын валютын сантай гэрээ хэлцээрт орох гэхлээр л одоо бас л энэ нэг эдийн засгийг айхтар ойлгодог хүмүүс бас их байх юм байна шүү дээ. Айхтар гэдгийг би хашлтан дотор хийж байгаа. Тэр нь гэхлээр одоо биднэрт одоо өөрсдийнхөө юуг гэдэг лээ. Зам тий юуг тулгана. Тэгэхээр одоо бид нөхцөлийг тулгана ингэхлээр гээд ийм яриа бас гарах юм а. Энэ одоо хэр үндэслэлтэй яриа. Яг 90-ад оны сүүлээр бол анх ингээд Монгол улс бол валютын сангаас зээл тусламж авч байхад бол ийм нөхцөл бол тулгаж байсан. Тэр үед ч бол манай санхүүгийн тогтолцоо бол их одоо муу байсан гэх юм уу, хөгжөөгүй дөнгөж хүмүүс маань бэлтгэл муутай. Тэгээд ерөнхийдөө бол ингээд валютын сан бусад байгууллагын хувьд бол айгүй хатуу бас байдлаар хандж исэн тохиолдол бий. Тэгээд аль аль нийлээд бол ерөнхийдөө монголчуудын хувьд бол олон улсын валютын сан гэдэг чинь одоо нэг айхтар муухай байгууллага байдаг юм байна гэсэн ойлголт төрүүлсэн. Харин тийм нэг хэсэг тийм сурталчилгаа шиг юм явцсан баха бараг. Гэхдээ бол яг үнэн хэрэг дээр 2009 оны хямралаас гарахад бол манайд бол нэн төрөнд туссан хоёр газар байдаг. Нэгдүгээр олон улсын валютын сан. За Монгол улс бол миний санджаагаар бол нийтдээ 300 сая орчим долларын урт хугацаатай, бага хүүтэй, маш хөнгөлөлтөд зээл өгж манай тухайн үеийн төсвийн алдагдлыг бол одоо багасгахад аюул их тусалцаа үзүүлсэн. Дээрээс нь бусад одоо донор улсууд яадаг вэ гэхээр валютын сантай энэ улс гэрээ байгуулах юм бол төсвийн сахилах батаа хэрэгжүүлэх юм байна. Өргөө зардлаа болох юм байна. Хүчин зүйл болох тийм. Ерөнхийдөө бол эдийн засгийн бодлого нь бол эрүүлчих юм байна гэд тэгээд бол бас их дуртай дэмжиж эхэлдэг. Тэгэхээр хоёр дахь том дэмжлэг үзүүлэх одоо манай боломжийн донор гэвэл Япон улс байгаа. Ер нь бол хамгийн хүнд хэцүү үедээ л бол одоо сүүлийн 30 жил бол Япон бол Монголыг одоо хямралаас гаргаж ирсэн л дээ. Одоо ч гэсэн бол ерөнхийдөө Япон улсыг бол одоо хамтран ажиллах юм бол энэ хүрээнд бас боломжийн байхгүй болов уу гэж бодож байна. Болохгүй юм байхгүй болов уу гэж бодож байна. Тэгэхээр бол бас тодорхой төслүүдээр хэрэгжүүлэх хэрэгтэй байх. Япон улстай хэрэгжүүлж байгаа хамгийн том өнөөгийн төсөл бол энэ хөшгийн хөндөд барьж байгаа нисэх байгаа. За эх онд ашиглалтанд орох болов. Тэрний дараа бол бас томоохон төслүүдийг бодох ёстой. Нэг нь бол энэ Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж усны одоо нэлээд хэрэгж байгаа нэрийн хамгийн их тулгымцсан асуудлын нэг. За энэ Француудтай хийсэн юу чин цэвэрлэх байгууламжийн асуудлыг төс шийдэг үү? Яг ер нь хэд хэдэн донортой зэрэг ярьж байгаа л да. Гэхдээ бол жишээл Японых бол боломжтой. Яагаад Японых боломжтой вэ гэхээр санхүүжилт нь бол урт хугацаатай, бага хүүтэй. За хоёрдугаарт нь бол бас нэлээд хэрэгж байгаад одоо сая хойшилсан. Гэхдээ бол Улаанбаатар шиг эрчимтэй хөгжиж байгаа том болж байгаа мега одоо хот гэж хэлэх ёстой л доо. Метроны төсөл байгаа. Метроны төсөл бол сүүлийн 4 жил яригдаагүй боловч энэ хэрэг дээр бол Монголын одоо манай хот хэм одоо хотын хөгжлийг бол шин түвшинд авчрах ёстой бас төслүүдийн нэг л дээ. За өөр бас төслүүд байж болно. Тухайлбал одоо нүүр шингэрүүлэх, хийжүүлэх гэх мэт яригддаг. Тэр бол Японд нь технологи нь бол бий. Би дахиад энэ олон улсын төсөл рүү эргэж орно. Би одоо асуучих гэж бодлоо. Сонгуулийн өмнөхөн яригдсан энэ Эрдэнэтийн 49% асуудлаар хүмүүс бас л янз бүрийн санал бодлоо уртуулад байна. Гэхдээ энэ 49% хувьцаа болгох нь яасан, өөр юм болгож байгаа юм бол арай өөр байдлаар шийдэх нь яасан гэдэг. Энэ дээр таны бодлыг сонсмоор байна. За ер нь бол их сонирхолтой одоо гинт гарч ирсэн ийм сэдвүүл дээ. Тэгээд Оросын тал бол одоо Монгол дахь ийм өөрийнхөө хөрөнгө оруулалтын төслүүдээ бол монголчуудад эргээд зарна гэдэг нь бол нэг талаас бол бас одоо сонирхолтой тийм алхам. Энэ бол юутай холбоотой юм бэ гэхээр Оросын эдийн засаг нь өөрөө хүнд байна. Оросын одоо томоохон хөрөнгө оруулагч тэр Ростехнолог үйлдвэрийн компани зүгээс харахад бол ашиг муутай ийм төсөл байгаа бололтой. Тэгэхээр тэрийг бол зархан зүйтэй гэсэн тийм ойлголт авсан. Нэгдүгээр энэ бол Оросд ашигтай шийдвэр боллоо. Орос өөрөө бол их ашигтай гэж үзэж байна. За ягаад Оросд өөрөө ашигтай гэж үзэж байгаа юм бэ гэхээр бол 13 оноос хойш бол Оросын талд бол одоо нөгөө бидний ярьдаг дивиденд гэдэг шүү дээ. Одоо хувьцааныхаа ногдол ашигаа бол их хагас дутуу төлсөн. Ер нь бол ногдол ашигын хэмжээ их багассан ийм гомдолтой байгаа юм байлээ Оросын тал бол. Тэр нь бол 3-4 сая доллар байх жишээтэй жишээлбэл.
Тийм. Тэгэхээр Оросын талаас бол тэрийг нэг мөсөн ингээд 500 гаруй зарчхад бол болохгүй юм байхгүй гэсэн тийм зүйл үзсэн байх. За хоёрдугаар яг хөө Эрдэнэт ч одоо бараг 40 жил ашиглаж байна. Нөөц нь бол ер нь дуусч байгаа. Цаашаа бол бас одоо хэдэн жил байгаа. Зарим нь бол 20 жил гэдгийг тэрнээс илүү байна уу бас дуусах тал руу байгаа. Тэгэхээр бол ерөнхийдөө нэг тийм ирээдүйтэй оюут толгой шиг төсөл бол биш. Эргээ одоо нэг налахын нүүрсний үйлдвэр байсан шүү дээ. Манай хаагдсан уурхай тэрнтэй адилхан хаагдж байгаа юм уу да тэр тал руу явж байгаа. Гэхдээ яг нөөц байгаа боловч ер нь явандаа дуусна. Монголын талаас авч үзэхэд бол энийг Худалдаа хөгжлийн банк бол олон жил одоо Эрдэнэтэй хамтран ажилласан. Тэгээд одоо бодвол санхүүгийн байдал бус юмын тооцоод бол ашигтай байж болох юм гэж үзсэн байх. Яг нь ер нь бол процедурын асуудал байгаа болов уу гэж бодож байна. Ерөнхийдөө энэ чинь нөгөө хоёр хөрөнгө оруулагч байгаа. Оросын засгийн газар, Монголын засгийн газар. Тэгээд аль нэг нь бол хувийн одоо компанид бол зарахтаа нөгөө талдаа хэр зэрэг одоо тохиролцсон бол гэдэг тийм л асуудал байна. Хэрвээ тохиролцсон бол одоо Монголын засгийн газар бол бид нар 49% авахгүй гэсэн бол тэр бол асуудал байхгүй. Хэрвээ тохирцоогүй бол процедур юм байгаа болов уу гэж бодож байна. Энэ нь тэгээд эргээд Монгол улсад ашигтай байдлаар одоо хүртээмжтэй өсөлт, тогтвортой хөгжил энэ төр гэж ярьж байгаа тохиолдолд хэдийгээр бүхэл бүтэн том хот үүсцэн энэ үйлдвэр тэгээд дандаа зүгээр л нэг тийм ухаад үлддэг юм биш байлгахын төлөөд бид нэр ярьж байгаа шүү дээ энэ бүх. Тэгэхээр эргээд наалдах тэр тухайл асуудлыг энэ бол жоохон тийм өрмөц асуудал юм уу да бас эзэгтэй асуудал байгаа юм. Ерөнхийдөө Оросын талаас бол иймэрхүү одоо нэг хотыг тэр чигээр нь тэжээдэг нэг одоо асар том үйлдвэр 150 байдаг гэж үздэг. 150 Оросд өөрөө. Тэгээд Оросд бол тэр үйлдвэрүүд нь хэрвэл хаагдах юм бол хот нь тэр чигээр одоо амьдрах оршин дотнох эдийн засгийн боломжгүй болно гэж үздэг юм. Тэрийг бол Оросууд моногород гэж хэлдэг юм байлээ. Одоо ганц үйлдвэр дээр тулгуурласан хот гэж. Тэр утгаараа бол Эрдэнэт бол бас тийм. Эрдэнэт бол ингээд яг л нэг л Эрдэнэт гэсэн уурхайг л одоо үндсэндээ тулгуурсан байгаа. Хэрвээ Эрдэнэт гэдэг уурхай хаагдах юм бол налахтай ижилхэн байдалд орно л доо. Налах гэдэг чинь одоо бол бас л уурхай хаагдаад нэг хэсэгтээ бол нэлээд хүнд байдалтай байсан. Яагаад оюу толгой төр жишээлбэл бас хот байгуулах нь бол асуудал яагаад хамаагүй барьж болохгүй вэ гэхлээр оюу толгой гэдэг уурхай за яг 100 жил байна гэж бодъё. Тэгээд дараа нь хаагдана. Нүцэн дуусна. Тэр үед нь тэр хотыг яах вэ? Тэр одоо эсний дунд тусахгүй газар барьсан хот. Тийм асуудлыг гарч ирдэг байхгүй. Тэгэхээр бол Оросд бол энэ 150 моногород гэдгийг бол яаж шийдэх вэ? Эцэстэн шийдэж чадаагүй байгаа. Гэхдээ бол Оросын засгийн газар бол тэднийг тодорхой хэмжээр тэжээгээл байгаа. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн хувьд бол бас хотыг тэжээх нэг тийм бодлоготой байсан болов уу гэж бодлоо. Одоо бол Монголын хувийн компани мэдэлд орлоо. Монголын хувийн компанийн хувьд бол нэн төрөнд бол одоо бодох хэрэгтэй маш их байгаа. Үүнээс бол одоо юу гэдэг нийгмийн хөгжил юм уу тийм бас биш. Тэгэхээр бол энэ дээр Монголын засгийн газрын хувьд бол мэдээж одоо Эрдэнэт гэдэг хотыг бол хөгжүүлмээр байдаг. Компани зүгээс харахад бол ашигаа одоо бодох хэрэгтэй. Тэгээ энэ хоёрын хооронд хоёр гол одоо хувьцаа нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч яаж одоо цаашдаа тохирох вэ? Жишээлбэл одоо хот нийгмийн хөгжилд бол үйлдвэр хэвээрээ санхүүжилтээ хийх юм уу? Ер нь бол цаашдаа цэвэр одоо арилжааны маягаар, commercial маягаар ашигын төлөө гэж ажиллах юм уу? Бас энэ хоёрын зааг байна. Ер нь бол энэ дээр дараа нь бол хоёр талын хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн болох байх, төвзөө шинжлэх байх, үйлдвэрийнхаа удирдлагаа солихстой болно, шинэ стратеги гаргана. За жишээлбэл 20 жилийн дараа яах вэ? Одоо ингээд байгаа нөөцөнд дууслаа. Яг нь ер нь бол тэр Булган аймагт өөр газар бол бас тийм ордууд бий гэж үздэг л дээ. Тэндээсээ зөөгөөд цэвэршүүлж болно. Даашаа тэгж ярих юм бол урдаас говьосч аваачаад цэвэршүүлж болно л доо зарчмын хувьд. Тэгвэл бол ер нь цаашдаа яаж ажиллах вэ? Хөгжлийн бодлого нь юу болох вэ гэдгээ бол тохирох хэрэгтэй гарч ирнэ. Энэ бол өөрөө бид нэр Монгол улсын 3 дахь ч гэдгүү тийм ээ хот гэж ярьж байгаа. Энийг бид нар аж үйлдвэрийн хотгой байх юм уу? Эсвэл нэгэн тал суурьшаад эхэлсэн тэрийг төрс нутгаа гэж үзсэн 100 хүмүүсийн амьдралыг яах вэ гэхээр таны хэлдгээр энэ их сонирхолтой гэж таныг би түрүүнээс хойш энэ их сонирхолтой асуудал гэдэг харин яагаад сонирхолтой гэдэг юм бол гэсэн ардаа ийм байгаа юм байна. Энийг ярьж хөөрч хоорондоо зөв шийдэл төрөх асуудал үлдэж байгаа юм байна. Тийм. Энийг бол одоо компани тухай хуулиар одоо нэгэн тал Оросын эзэмшлийн хувь нь бол байхгүй болоод Монголын одоо арилжааны компанид шилжсэн болохоор бол Монголын одоо компани тэр хувийг эзэмшиж байгаа Монголын төр засаг хоорондоо бол хамтран
яаж цаашаа энэ одоо үйлдвэрийг авч явах уу гэдгийг тохирох хэрэгтэй. Тийм байна. Энэ том бодлогын том уралдаан явах хэрэгтэй байна гэж ойлгож байна. За энэгээр би танаас асуух гэсэн асуулт авчлаа. Одоо эргээд таны энэ эдийн засаг хүндэрж байгаа асуудлуудаар ярьж исэн ярилцлагуудыг үзэж суухдаа нэг асуулт оллоо л да. 2009 оны хямралаас хойш эдийн засаг хамгийн доод хэмжээнд хүрчихжээ гэж дүгнсэн ярилцлага чи 2015 оны 5 сард байгаа байхгүй жилийн өмнө. Тэгэхээр та сая 2009 онд бид нар яаж гарч ирсэн тухай жишээ баримт дурдаад ярьчлаа. Одоо би нэг жоох улс төрлүүл яах гэдэг юм л да. Төсвийн сахилга бат, төсвөө хэмнэх, зөв юмдаар зарцуулах гэдгийг бид нар их ярих юм. Ялангуяа засгийн газраа бүтцэд одоо ажилдгүй судлаач эрдэмтэд хүмүүс их ярих юм. Тэгээд энэ яг амьдрал дээрээ тэрийг хэмж болдгүй юм шиг заримдаа санагдчихж байгаа байхгүй юу? Яг ер нь бол нэг л одоо төсвийн мөнгө гэдэг маань татвар төлөгчдийн мөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг бол захиран зарцуулах эрх нь бол засгийн газар эзэмшээд өөрөө шийдвэр гаргаад байгаа. Тэр шийдвэрт бол татвар төлөгчд бол 100% шууд нөлөөлж болж чадахгүй. Нөлөөлөл гэвэл сонгуулиар л 4 жилд нэг удаа нөлөөлнө л гэснээс. Тэгэхээр бол одоо жишээл татвар төлөгчдийн зүгээс бол огт одоо хэрэггүй тийм зөвлөн зарцуулаад байвал мэдээж одоо миний мөнгийг өрн таран хийж ийн гэдэгтэй л адилхан. Шууд дээрээс нь татвараа нэмэх гээд байвал улам их татвар авдаг, зарцуулалт нь өрөө өгөөж нь одоо юу вэ? Жишээлбэл хувь хүнд юу вэ? Улсд юу вэ гэсэн тийм асуудал заашгүй гарч байгаа. Одоо ингээд саяхан нэг мэдээ гарсан л да нөгөө өмнө төсвөөс нэг 327 тэрбум орчим төгрөгийг бол ингээд эргэн төлөх нөхцлөөр бол зээлүүлсэн байна л да компаниуд. Тэр нь одоо зээлж буцаад одоо ирэх боломжгүй болцсон гэж юм лээ. Тэгэхээр татвар төлөгчийн зүгээс харахаар бол тийм одоо жишээлбэл өрн таран хийсэнтэй адилхан болчихж байгаа. За бонд гэж бид нар ярьдаг. Бонд гэж эргэн төлөлтийн бас төсвөөсөө хийн. Тэгэхээр бол нэгэн тал гаднаас мөнгө зээлж байгаа бол тэрийг айгүй хэрэгтэй чухал юмдаа зарцуулах хэрэгтэй. Би бол зүгээр яг өнгөрсөн 4 жил бол жишээл хотын төвшөлт бол их сайхан болсон. Энэ дээр бол одоо зөв гэж бодож байна. Ажил нь өөрөө. Гэхдээ бол яг эдийн засгийн үр ашигын талаас харахаар бол эргээд төлөх ёстой учраас ашиг одоо нэмэгдүүлдэг юм уу? Орлого нэмэгдүүлдэг, бий болдог томоохон тийм аж үйлдвэрийн объект ч юм уу бол байвал зүгээр юм. Зүгээр юм гэдэг чинь зүгээр үгээр хэлж байгаа юм биш. Яг нэг тооцоогоор тэгж гарна л да. Жишээлбэл бид нар хичнээн сайхан ягуун хүний замтай боллоо гэд тэр маань иргэд биднэрт мөнгө оруулж чадахгүй. Нэг ган халиулах үйлдвэр ч юм уу одоо жишээл цементийн үйлдвэрийн хийдэд баригдлаа шүү дээ. Тэр бол бас болж байгаа. Тэгэхээр тэр талын сонголтын асуудал байна л да. Тэгэхээр хэрвээ татвар төлөгчд бол одоо ингээд юу гэдэг төлсөн татварын мөнгө нь бол үр өгөөжгүй байна гэх юм бол яг л ийм асуудал болж байгаа. Тэгэхээр татвар төлөгчд энийг ямар нэгэн байдлаар хараад бүгдээрээ тэр нарийн мэдлэгтэй байж чадахгүй байх л да. Тэгвэл хараад болохгүй байна гэдгийг одоо хинт хандаж хариуцлага тооцох гэдэг үг арай томдчих байхаа. Тэгвэл ер нь яаж хянах вэ? Энийг ер нь яаж хянж ирдэг юм? Яг манад бол нэг юм хоёр арга одоо нөхцөл байна. Нэг нь бол тодорхой хэмжээгээр 13 оноос хойш орон нутгийн хөгжлийн сан гэдэг бол одоо зөвхөн 13 онд гэхэд бол 200 гаруй тэрбум төгрөг бол тэргээр явсан. Тэгээд тэрнийг яаж одоо орон нутгийн иргэд зарцуулах ёстой вэ, шийдэх ёстой гэдэг бүх журмууд нь гарцсан байгаа. Тэгэхээр бол ямар ч гэсэн орон нутгийн хөгжлийн сангийн хувьд бол иргэд бол тэрэнд нэг хяналт тавьдаг, өөрснөө цуглараад нэг ийм бүгдээ хийцгээ гэдэг шийддэг. Шийдсэн юм дараа нь эргээд одоо мониторинг хийдэг, хяналт тавьдаг. Тэгээд дараагийн юм төлөвлөгөө ярьдаг нэг ийм заншлах юм уу да тогтож байгаа болов уу гэж бодож байна. Зүгээр яг одоогийн санхүүгийн хүндрэлтэй үед бол орон нутгийн хөгжлийн санд бол айхтар дахиж мөнгө бол орж ирээгүй байх. Улсын төсвийн хувьд бол уул нь бол хуулиараа бол тийм зүйлүүд бас бий. Олон нийтээр хилцэх ёстой, эрдэмтдээр хилцэх ёстой, судалгааны бүр хүрээлэн байх ёстой. За тэгээд нэг улс орны хөгжлийн бодлого гэж байна шүү дээ. Тэрнтэйгээ бол дүүцэх ёстой. Өөрөөр хэлбэл хөгжлийн бодлогод ороогүй юмд бол мөнгө гарцуулж болохгүй гэсэн. Гэхдээ яг зөвөр манай одоо практикийг харахаар бол энэ хүнд одоо төсвийн хувьд бол тэр түвшинд бол очиагүй байна. Наадзах нь одоо тэр эрдэмтдийн хүрээлэн гэж байгуулаагүй байна. За төсвийг хилцэх одоо сүүлийн жилүүдийн байдал харахаар бол нөгөө эрдэмтэд олон нийтийн оролцоо маань бол бас сулбатар байна. Тэгэл одоо яг бас саяхан л хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг батллаа л да. Тэрнээс өмнө бол байгаагүй. Жишээлбэл одоо 16 оны төсвийг бол хилцэхэд бол аль биесээр Монгол улсын хөгжлийн бодлого байгаагүй л байхгүй. Сая бол одоо урт хугацааных бол батлагдлаа л да. Гэхдээ бол биднэрт бол жишээлбэл за 30 он хүртэлх бол бодлого байлаа гэхэд дараагийн 10 жилийнх, дараагийн 4 жилийнх гэдээ бас улс төрийн биш
Яг цэвэр эдийн засгийн бодлого тооцоо байх ёстой л байгаа. Энийг бол одоо энэ шинэ засгийн газар бол хийх ёстой л доо. Хуулиараа бол заашгүй хийх ёстой юм. Тэгэхээр бол энэ ажилдаа хийгээд за тэр хөгжлийн бодлого гэдэг чинь бол үндсэндээ шинжлэх ухааны үндсэлтэй тооцоо баримттай нэг ийм юм хийвэл хамгийн өргөөж. Тэгэхээр тийшэл бол төсвийн мөнгөнд уулан зарцуулах ёстой юм. Алхмаар бол тийшээ ойртож байна. Би нэг ийм асуулт асуумаар санагчлаа. Өмнөх 4 жилийн эдийн засгийн бодлого дээр янз бүрийн л үнэлт төгөлт хийж байна. Та ч бас сая хэд хэдэн тодорхой дүгнэлтүүд хэлжлээ. Тэгээ одоо түрүүн би нэвтрүүлгийн ихэнд хэлдэг сэтгүүлч тоомчдын үг өгүүлбэр дээр штэ ингэж хийх та нарт их хэрэгтэй гэдэг. Тэгвэл энэ өмнөх 4 жилийн бодлогын ямар зөв бодлого дээр нь дөрвөл цаашаа явах. Өөрөөр хэлэх юм бол нэг тийм өргөжлүүлэн авч үзэх. Тий гэвэл та юуг тодорхойлох вэ? За яг ер нь бол Монгол улсын төрийн бодлого заашгүй нөгөө залгам чанартай байдаг. Хэдийгээр бид нар сонгуулиар бүх юм өөрчлөгдөж гэж ярьдаг ч боловч үнэн хэрэг дээр төрийн бодлого гэдэг чинь ялангуяа эдийн засгийн хүрээнд бол 4 жилээр багтахгүй 10 жил 15 жилийн хугацаанд боловсруулагддаг судалгаа нэгдэг. Жишээлбэл одоо 12-оос 16 оны хооронд бол нэлээх аймагуудад зам баригдсан баг. Зүгээр миний санаж байгаагаар бол тэр аймагуд руу баригдсан замуудын судалгаа тооцоог бол 12 оноос өмнө жишээл өмнөх засгийн газар одоо хийж явах жишээтэй. Дараагийн засаг гарч ирж байгаа. За одоогийн шинэ засгийн газар гарч ирээд ажлуудаа үргэлжлүүлнэхэд бол хоосон газар үргэлжлүүлэхгүй. Өмнө одоо энэ 12-оос 16 оны хооронд хийсэн одоо бодлого судалгаа бас байгаа. Энэ дээр үндэслээд бол хийгээд зарим нь бол өөрчлөх байх, зарим нь хэрэгжүүлэх байх. За энэ дээр бол алийг авч үлдэх үү, алийг үргэлжлүүлэх үү гэдэг нь бол засгийн газар өөрөө шийднэ л дээ. Зүгээр яг зүгээр миний хувь хүний бодлоор бол энэ хот тогтчлолтын ажил бол тодорхой хэмжээр үргэлжлүүлэх нь зөв байх. Гудамж төсөл энийг бол үргэлжлүүлнэ гэж зарласан байна лээ. Хоёрдугаарт бол энэ орон сууцны одоо мортгежийн бодлого ба штэ 8%. Энэ бол тодорхой хэмжээр бас үргэлжлэх нь зөв байх. Гэхдээ яаж үргэлжлүүлэх вэ? Энэ засгийн газар өөрөө шийднэ. Шинэ нөөц одоо бодлого хэрэгжүүлэх юм уу бас янз бүрийн нюанс бол бий л дээ. За ер нь бол үргэлжлүүлэх ёстой бодлогыг бол аж үйлдвэр төрөлтийн бодлого байгаа. Өмнөх 4 засгийн газрын өмнөх 4 жилд бол төрөөс баримтлах бодлого нь гарсан. Яг аж үйлдвэр төрөлтийг бол айхтар бол бас хийж чадаагүй. Гэхдээ бол зарим алхмууд бол хийсэн. Тэгэхээр тэр бол одоо бас үргэлжлүүлээд цаашаа бэхжүүлэх нь зөв. Гэх мэт би бол зүгээр юу гэж бодож байгаа юм Монгол улсын хөгжил бол тэр 4 жилээр бол хэмжигдэхгүй. Альва одоо намын ч юм уу улс төрийн цэвэр одоо 4 жилийн ажиллаар бас дүгнж болохгүй. Тодорхой хэмжээгээр уялдаатай байдаг, үргэлжлэлдэг. Тэгээд тэн дээр бол тийм 4 жилийн дотор бол гол нь тийм тохиргоо хийгдэг гэж хэлж болно. Бодлого нь өөрөө 100% өөрчлөгдөхгүй. Зүгээр тохиргоо хийгдээд жишээлбэл энэ бол одоо юу гэдгийг өмнөх 4 жилийн үед бол үр ашигтай байж гэх юм бол тэр нь аваад үлддэг. Үгүй бол тэрийг сольдог. Ерөнхийдөө 12 онд ч тийм байдал харагдсан. Жишээлбэл би юу гэж тэргүй хэлж байгаа юм бэ гэхээр бол 12 онд одоо хөгжлийн банк байгуулсан. Инновацийн хууль баталсан. За эдийн засгийн яам гэж тухайн үедээ байгуулсан. Тэрийг бол дараагийн засгийн газар нь одоо энэ сая одоо солигдсон засгийн газар бол 4 жил бол тэр чигээр нь аваад ашигласан тэр инструментийг. За одоогийн шинэ засгийн газар бол одоо энэ сая солигдсон засгийн газрын бас ажлуудыг одоо авч үзээд судлах ийм шатандаа орно. Тэндээс бол тодорхой бас дүгнэлтүүд хийн. Энэ бол жишээлбэл их зөв бодлого юм байна. Энэ оновчтой юм байна. Энэ бол оновчтойгүй юм байна. Тэр нь бол бид нар өөрснөө одоо ингэж засгийн газрын мөрийн хөтөлбөрийг харах хэрэгтэй. Тэр нь гарахаараа тодорхой болох байх. Таны ярин дотор тэр орлогын тэгш байдлыг хангах гэдэг үг өгүүлбэр бас их явах юм байлээ. Гэхдээ сонсоход шудраг юм аа. Орлогын тэгш байдлыг хангах гэдэг. Гэхдээ одоо та бүхэн сая нэлээд хэдэн минут ярьждаг энэ хүндрэлтэй үед энийг яаж хийвэл зохистой? Энэ ямар зарчим дээр үндэслэгдэж явах хэвтэй? Ер нь бол зөвхөн миний бодлоор монголчууд өөрөө бол тэр түүхэн замнал гэх юм уу да өөрийнх нь улс төрийн соёл ер нь бол яг өөрийнх нь монголчуудын соёл гэдэг нь бол орлогын тэгш байдал гэдгийг бол төдийлөн бас нэг авч хилцдэггүй ард түмэн болов уу гэж бодож байна. Би яагаад гэж хэлж байгаа юм бэ гэхээр одоо нүүдэлчин ард түмэн бүгдээр малтай. Мал их тусмаа мал одоо баян гэж үздэг. Тэгэхээр бол нэг нь цөөхөн малтай нөгөөх нь их малтай гэдэг тэрийг бол одоо юу гэдэг юм бэ аимшигтай тийм асуудал гэж үздэггүй. Харин бол одоо мал ихтэй нь бол яадаг вэ гэхээр тэрийг харуулах дуртай байдаг. За одоо том ийм мөнгө нөгөө нэг
алтан одоо юу энэ зүрийн гоёл чимэглэл чирээд явна тийм ээ бүр ингэ унжуулчаад тий сүүлийн үед нөгөө машин дэрэгцээ уснаас хойш том машин явна жишээлбэл тий нэг том малгай өмснө ингээд тэгэхээр бол монголчууд бол тэр талаас бол нэг их тэр асуудалд бол яадаг одоо нэг талаас бол яг цэвэр эдийн засгаар бол байх ёстой гэж үздэг юм уу да. Яагаад гэвэл бүгдээрээ адилхан эрсдэлтэй нөхцөлд ажиллана. Зуд болох юм бол тэр баян хүний мал нь чөхөн, нэх чөхөн. Зүгээр яг хуу шудраг бус гэдэг бухимддаг зүйл юу вэ гэхээр бол боломжууд нь бол жишээл тэгш бус байвал тийм тэр нь тиймэрхүү юмд одоо ингээд жишээл огт ямар ч боломж олдохгүй байвал тэрэнд бол их уурлана. Нөгөөх нь бол арын хаалгаар ч юм уу танил талаар нэг юм хийчихэр нөгөө хүнд нь тийм олдохгүй бол тиймэрхүү юмд их бухимдах шинжтэй. Тэгэхээр уул уурхайд одоо жишээл их бухимдал үүсдэг шүү дээ. Уул уурхайд угаасаа нөгөө лиценз гэдэг системтэй учраас тэрийг чинь бүгдээр эзэмших болцоогүй. Нэг компани аваад хөрөнгө оруулалт хийн. Түүнээс бөөнөрөө хурж ирээд ухна гэвэл нинжин шиг юм болно. Тэгэхээр бол мэдээж одоо тэр нэгэн л хуулиараа тодорхой нэг газрыг нэг компани боловсруулна гэсэн юм чинь тэгэхээр бусд нь тэрэнд нь одоо ууралдаг, атаархдаг. Сүүлдээ ингээд ер нь боож өгдөг, тэрнээс уулж тийм юм харагдаж байна л да. Тэгэхээр бол яг хөдөө аж ахуй уул уурхай гэсэн хоёр том манай одоо суурь салбар байна. Энийний дунд бол тийм жоохон одоо юу гэмдэ нийгмийн бухимдал, орлогын тэгшүүс байдал гэдэг үүсэж байгаа. Тэрийг бол харин яаж зохицуулах үед нь төрийн том бодлого. За 12 онд бол яаж зохицуулж үзэжсэн бэ гэхээр одоо хүний хөгжлийн сангаас иргэн болгонд 21 мянган төгрөг өгчээсэн. Тийм. За тэр бодлогыг бол яахтар шүүмжилсэн. Тэгээд одоо үр дүн муутай байна гэж шүүмжилсэн. За тэр бол тэгээд дахиж хэрэгжүүлээгүй. Одоо бол хүүхдийн мөнгө гэдгээр бол явж байна. За хүүхдийн мөнгөөр бол улс бол үндсэндээ нөгөө одоо юу гэдгийг орлого өндөртэй хүмүүсээс аваад орлого багтаа нь хуваарлж байна. Гэхдээ яг бас шудрахгүй гэхээр бол бас тийм биш болчихж байгаа. Тэгээд ямар байдлаар ихэр жишээлбэл сайтанд дэр бүмтэн айлын хүүхдэд бас хүүхдийн мөнгө өгөөд байгаа байхгүй. Авъя гэж хэлээг багтана. Яг авах ёстой хүүхдэд нь бол тэр жоохон илүү өгмөр байх жишээтэй өгч болохгүй болчихж байгаа. Хөвчээр тэгшдэх чинь бол бас төдийлэн сайн биш. Тэгэхээр бол нөгөө нийгмийн бодлогыг бол яг зорилтод бүлэг рүү чиглүүлнэ гэдэг чинь тэр юм л да. Манайх бол нийгмийн тэтгэмж халамж бол их олон төрлийн байдгийн 30 40 бараг 50 60 байгаа бах. Гэхдээ яг нэг хүнд өгч байгаа тусламжийн хэмжээг нь авд үзэхээр заримдаа 50,000 төгрөг, заримдаа 100,000 төгрөг өөрөөр хэлбэл хангалттай биш. Тэгэхээр бол ийм их олон хэлбэр тэг хүндээ очтгоо, тэг хүн болгонд адилхан тараадаг иймэрхүү юмнаас бол яг одоо тэр нэг ядуу гэдэг тийм ээ туслах ёстой хүмүүсийн авч яваад тэднэрт харин хангалттай амьдрахад одоо тийм боломжийн хэлбэрийн мөнгөний өгөө ч юм уу ингэхэн зөв байх. Энэ чинь бол нөгөө зорилттой бүлэг рүү чиглүүлнэ гэдэг. Тэгэхгүй яг одоогийн шиг ингээл тэгштгэл өгөөд байх юм бол ямар ч төс хүрхгүй. Тэгштгэх бодлого гэдэг чинь тэгээд эцсийн дүндээ сонгуул ойртой дөхөд ирэхээс ч гэдэг юм уу бүгдэнд нь таалагдах шаардлага гарчаад байгаа. Улс төрчдийн сонирхоод илүү давмгаалаад байгаа юм биш үү? Эрүүл сарвал ухаан биш. Яг тэгсэн. Одоо жишээлбэл хүний хөгжлийн дээр 21 мянган төгрөгийг бол одоо ардын намын үеийн бодлого л доо. Тэгээ тэрийг бол ардчилсан нам гарч ирэнгүүт айхтар шүүмжилж ирсэн. Яг айхтар шүүмжилсэн мөртлөө саяын сонгуульд дөхөд ирэхээр бас одоо нөгөө 5-7%-ийн хувьцааг амжуулна гэд тэрнтэй бол яг баг ижилхэн юм хийчихэж байгаа. Нөгөө хүн болгон 300 мянган төгрөгийг одоо олох боломжийг гэдэг. Тэгэхээр бол бид нар юу гэсэн хэрэг бол ер нь мөнгө тараадаг нь бол зүгээр миний л харснаар бол ялгддаг юм байна. Бас мөнгө тарааснараа ялдаг биш, ялгддаг юм байна. Тэгэхээр бол бас одоо монголчуудын цаад одоо ухаан тийм айхтар юм уу бүгдээр одоо санхүү эдийн засгийн байдлаас болж муудна гэж мэддэг юм би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бол энээсээ бид нар болох ёстой. Тэгэхээр бол цаашдаа энэ хүүхдийн мөнгийг бол хөрвүүлэх байх. Гэхдээ бол зүгээр тэрнээс гадна үнэхээр тэр ядуу зүдүү ядарсан хүмүүс зөндөө байгаа. Одоо хүн амын 3.1 нь орчим ядууралтай байгаа гэж үздэг шүү дээ. Тэднэртэй чиглэс тусламжийн их сайн болох хэрэгтэй байна. Бусад зүгээр тэр саятан айл, дундад давхрахын айлд бол тэгээд нэг мөнгө өгөө туслаад байх хэрэггүй. Дээрээс нь малчтын асуудал байна. Улс төрчд ярьж чадахгүй л те хэцүү. Гэхдээ бол ийм болчиход байна. Уул уурхайн компаниуд байгалийн баялаг ашиглаад юу төлж байгаа вэ гэхээр бол royalty буюу нөөц ашиглалтын төлбөр төлж байна. Жишээл манай малчт бол байгалийн баялаг одоо тэр бэлчээр, уул, ус одоо улсаас барьж өгсөн зам, одоо улсаас барьж өгсөн сургууль, эмнэлэг бүгдийг ашиглаад татвар төлөхгүй. Тэгэхэд бол хотод амжилтыг одоо цөөхөн хэдэн юм уу да бүгд татвар төлж байгаа. Тэгэхээр энэ бол яг бас шудрах бус байгаа. Тэгэхээр бол ер нь бол малын хөлийн татвар бол 2008 он хүртэл бол байсан.
Тэгээ энэ бол тодорхой хэмжээгээр бол шин татвар биш л дээ. Гэхдээ сэрхэхгүй бол одоо ингээд улам их малтай боллоо. Жишээл 73 сая малтай боллоо. Сая рекорд тогтоолоо гэж ярьж байгаа. Тэглээгээ тэр орон нутгийн сум тэрнээс hodж байгаа юм байхгүй. Аймаг хогдож байгаа юм байхгүй. Яг л хинч тэр мөнгийг бол аймагтаа сумдаа өгөхгүй. Зүгээр бүгдээрээ карманд хийж. Зуд болохоор яах вэ гэхээр бол өглөө одоо тусал гэл одоо их сургуулийн оюутнууд хүртэл мөнгө ханд цуглуулаад өгч байгаа. Тэгэхээр энд бол бас тийм нийгмийн юу ялгаа байна. Шудраг бус байдал байна. Энийг бол бас засах хэрэгтэй. Тэгээд засах хэрэгтэй гэд одоо сэтгүүлч эдийн засгч хоёр яриа сууж ин л да. Гэхдээ та сая хэллээ улс төрчид ярьж чадахгүй гэж. Тэгээд шийдвэр гаргах нь улс төрчид шүү дээ. Иймэрхүү шийдвэрийг гаргаад явах тийм одоо юу гэдэг улс төрийн эр зориг гэдэг нэг үг байдаг да. Хэр байгаа бол. Ер нь бол хэлэх хэцүү. Нин үг хэлэхэд одоо манай их хурлын сонгогчдын одоо их хурлд гэх юм уу суудлын дийлэнх нь бол хөдөө орон нутгаас ирдэг. Тэгэхээр малчтай бол бүгдээрээ дэмждэг. Малчт нь одоо ноос ноолрын мөнгө өгнө, сүүлийн мөнгө өгнө, махны мөнгө өгнө. Авах ёстой татвараа бол авах ёстой гэж дуурахад айгүй хэцүү. Гэтэл бол тэрийг бол хэлэхээс өөр аргагүй. Энийг бол одоо сая 15 16 онд хэрэгжүүлэх гэж чадаагүй болов гэж бодож байна. Нөгөө бас л сонгуульс айгаад. Тэгэхээр бидэд нэгэн төсвөө одоо их чангаруулж байгаа юм чинь яг энэ жилд жишээл энэ 16, 17, 18 онд бол бас засгийн газар улс орондоо бол шударга хэлэх нь зөв байх. Үнэхээр одоо байдал маш хүнд байна. Бид нар бол одоо өдөр тутмын мөнгө олох гэж ядаж байна. Гаднаас зээлж улам өндөр хүүтэй. Тэгэхээр бол ядаж нэг малын хөлийн татвараа ч юм уу ийм тодорхой хугацаанд сэргийе. Улс орноо бол бас эдийн засгаа жоохон гайгүй болгоё. Энэ мөнгөөр чинь бол одоо засгийн газар аваад юу гэдгийг бүгдийг уугаад идэх биш ээ. Энэгээр чинь танай сумын сургуульч мөнгөтэй болно. Эмнэлэг нь гэрэлтэй болно. Сумын замчин баригдана. Яг тэр нөгөө мөнгө нь буцаад иргэндээ очдог тодорхой байдлаар ойлгомжтой ингээд зарцуулагддаг жишээл орон нутгийн хөгжлийн сан байна шүү дээ. Жишээлбэл тэр бол их зүгээр тогтолцоо болов гэж үзсэн. Тэгэхээр бол тэр малын хөлийн татвар бол наадзахын тэр орон нутгийн хөгжлийн сандаа оржлоо гэлтэй. Иргэд өөрснөө шийдчихийг ийм юм зарцуулна, дээврээ засна уу, сургуулиа барина уу, яг улсын төсвөд өгөх нь бол дургүй байвал. За ярилцлагын цаг дуусах төгчийн гэж надад мэдээлж байна. Ер нь дууслаа. 2 минут гэсэн та бараг ярьчлаа. Тэгэхээр бид олон зүйлийг илэн далангүй хэлж, бие биендээ итгэж ингэж одоо шилэн данс гэдэг шиг бүх юм ил тод бай ажиллах шаардлага яалтчгүй энэ өнөөдрийн нөхцөл байдал биднийг шаардж байна гэж бодож байна. Тэгээд энэ талаар бас өнөөдрийн энэ цаг үед хурж ирж шууд нэвтрүүлэгт оролцож өөрийнхөө санал бодлыг хуваалцсан танд баярлалаа. Олон сэдвээр дахиад яриа өргөлжлөнө хаа гэж бодож байна. Амжилт хүсье. За баярлалаа. Цаг үе үзлбэл нэвтрүүлгийн удаагийн дугаарт эдийн засгийн ухааны доктор Монгол Улсын их сургуулийн профессор Чулуун Доржийн хашчлан оролцлоо. Анхаарал үзэгчдээ баярлалаа. Сайхан амраарай.